Монголын улаан загалмай нийгэмлэг 2017 онд гамшигын менежментийн хөтөлбөр олон улсын улаан загалмай улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо Британийн улаан загалмай нийгэмлэг Америкийн нэгдсэн улсын олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилттэйгээр зодон дөрчсөн 13 аймгийн 5480 малчинд бэлэн мөнгө, малын эрдэс тижээлийн багц, өвс тижээл олгож өвлжөө засварлах 2.8 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүллээ. Кувейт улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар Баян-Улгийн аймгийн Үерт нэрвэгдсэн 35 өрхөд өвлийн байшин, ариун цэврийн байгууламж, тоглоомын талбай, урхийн эмнэлэг, сүм гэсэн 660 сая төгрөгийн өртөг бүхий хотхон байгуулж өг. Финляндийн улаан загалмай Европын холбооны хүмүүнлэгийн тусламж иргэний хамгааллын газрын санхүүжилттэй онцгой байдлын ерөнхий газартай хамтарч Улаанбаатар хотын газар хөдлөлтийн хариу арга хэмжээ сэдвт штабын дадлаг сургуулийг бүх дүүргүүдийг хамруулан зохион байгуулав. Гамшиг онцгой байдлын үед ажиллах чадвар бүхий 21 аймгийн 320 сайн дурын идэвхтнийг бэлтгэж дадлагжуулав. Нийгмийн халамжийн хөтөлбөр Британийн улаан загалмай нийгэмлэгийн санхүүжилттэй нийгмийн халамж үйлчлэгийг нэн эмзэг бүлгийнхэнд хүргэх төслийн хүрээнд 8 аймаг дүүрэгт 760 сайн дурын идэвхтнээр дамжуулан 2280 хүнд хүрч ажиллав. Австралийн улаан загалмайн дэмжлэгтэй хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх төслийн хүрээнд 4 хамтарсан багийг байгуулж 100 сайн дурын идэвхтнээр дамжуулан 300 хүнд хүрч ажиллав. Эрүүл мэндийн хөтөлбөр Глобал сангийн дэмжлэгтэй Улаанбаатар хотын орон гэргүй иргэдийн дунд сүрьегийн идэвхтэй илрүүлэг, эмчилгээ хяналт төслийн хүрээнд нийт 23 удаагийн үзлэгээр 2500 хүнийг үзлэгт хамруулж, сүрьегийн идэвхтэй 55 тохиолдолд илрүүлж, 16 хүнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлж байна. Хятадын улаан загалмайн сангийн дэмжлэгтэй Сахиусан тэнгэрийн аялал Монголд төслийн хүрээнд зүрхний төрөлхийн гажигтай 48 хүүхдэд бүгд наримдах Хятад улсын хөх хот, Бээжин хотуудад үн төлбөргүй хагалгаа хийж эмчлэв. Байгууллагын хөгжлийн хүрээнд дунд шатны хорооны хөрөнгө оруулах бичил бизнесийг дэмжих, ажлын байрны орчин нөхцөлийг сайжруулахад Япон, Англи, Австрали, Финлянд улсын улаан загалмай нийгэмлэг болон олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоотой хамтарч 10 дунд шатны хороонд 327 сая төгрөгийн санхүүжилт олгов. Дунд шатны байгууллагын хүчин чадлын үнэлгээг үндэсний хэмжээнд зохион байгуулж 27 дунд шатны хороо хамрагдав. Үнэлгээний үр дүнд нийт дунд шатны хороодын 63% нь дундаж төвшинг хангаж байна. Санхүүгийн эл тод нээлттэй байдлыг хангах зарчмын дагуу 2016 оны санхүүд PwC болон од бүртгэл компаниуд аудит хийж гүйцэтгэв. Монголын улаан загалмай нийгэмлэгийн үйл ажиллагааг өдөр тутмын сонингоор 11 удаа, Монголын үндэсний олон нийтийн телевизээр 24 удаа, UBS-ээр 3 удаа, TV5-аар 24 удаа, TV9 болон бусад телевизээр 54 удаа сурталчлав. Мөн Red Cross цэгийн вебсайт, Mongolian Red Cross Society Facebook хаягаар өдөр тутмын үйл ажиллагааны мэдээлэл нийтэлж хүргэв. Хүүхэд залуучуудын хөгжлийн төв Монгол улсын засгийн газар Red Metal компани дэмжлэгтэй Монголын улаан загалмай нийгэмлэгийн санхүүжилтээр хүүхэд залуучуудын хөгжлийн төвийн тогтчлт, бүтээн байгуулалтын ажилд 860 сая төгрөгийн хөрөнгө оруулав. Зүүн Азийн орнуудын олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн семинарыг олон улсын улаан загалмай хорооны дэмжлэгтэй хүүхэд залуучуудын хөгжлийн төвд зохион байгуулж 5 орны 28 төлөөлөгчид оролцов. Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооноос зохион байгуулдаг Аз номхон далайн бүсийн гамшигтай тэмцэх багийн сургалтыг хүүхэд залуучуудын хөгжлийн төвд зохион байгуулж 38 орны төлөөлөгчдийг хамруулав. Уур амьсгалын өөрчлөлт сэдвийн хүрээнд Зүүн Азийн бүсийн залуучуудын улаан загалмайн цуслан цугларалтыг хүүхэд залуучуудын хөгжлийн төвд зохион байгуулж 105 залуучууд оролцов. Хамтын ажиллагааны хүрээнд Монголын улаан загалмай нийгэмлэг нь боловсрол, соёлын шинжлэх ухаан, спортын яам, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, эрүүл мэндийн яамтай хамтран ажиллах гэрээ байгуулав.
Төр улаан загалмайн хамтын ажиллагааны зөвлөлийн хурал 2 удаа зохион байгуулагдаж ажиллаад өгнө. Монгол Улсын шадар сайдын 87 тоод тушаалаар төр улаан загалмайн хамтын ажиллагааны зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинжилэн батлав. 4 жилд 1 удаа зохион байгуулагддаг олон улсын улаан загалмайн хөдөлгөөний чуулган 2017 онд Турк улсын Анталия хотод зохион байгуулагдаж Монголын улаан загалмайн нийгэмлэгийн 10 төлөөлөгч амжилттай оролцов. Италийн улаан загалмайн нийгэмлэгийн ерөнхийлөгч Францеско Рока Монголын улаан загалмайн нийгэмлэгт айлчилж хамтын ажиллагааны гэрээ байгуулв. Францеско Рока 11-р сард олон улсын улаан загалмай улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдов. Хурц ажилласан хүний тоо гамшигын менежментийн хөтөлбөр 102838, нийгмийн халамжийн хөтөлбөр 73515, эрүүл мэндийн хөтөлбөр 42072, хүүхэд залуучуудын хөтөлбөр 145500.